За одоо манай Монголд одоо нэг яг үн тэдлгээд ярихаар манайхан үн тэдлэхээс илүү яг мөнгөний идэл, алт мөнгөний идэл яриас орсон гоо. Яг орчин үед бол бид нар үн тэдэл гэж илүү ярьж хөвшүүл илүү дээр юм шиг санагдаад байгаа. Ер нь тэгж ярьсан дээр. Тэгээд яг энэс улбалаад одоо яг нэг мөнгө аяга, эмэг бүгж, мөнгөн эмээлч гэдэг биднэр дээр ингээд яг ингээд хуучны нэршил, орчин үеийн нэршил хоёр ингээд холдоо яваад. Тэгэхээр энийг ялгахч салахын тулд та бүхэн нэг зөвлөгөө өгье. Мөнгийг өөрийг нь хэмжихтэй хуучин манай монголчууд маань дэнсэн дээр жигнэдэг бах та. Нэг лан, нэг цэн, нэг пун гэж ярьдаг. Ерөнхийдөө тэгээд лан одоо чинь юмбуг бол 50 лангийн юмбуг ч гэдэг юм дээ. 100 лангийн юмбуг хэмждэг байсан байна. Одоо орчин үед бид нар ингээд электронжин янз бүрийн жингийн аргууд дээр олон улсын жишгээр грамаар нь ярьж авах хэвээр. Бидний нэршил зарснаар нэг лам мөнгө маань яг одоо жин дээр бол 37.5 грамм болж байгаа. Энэ бол яг нэг лам мөнгө муу юм аа. Та бүхэн маань хараад аваарай. Энийг дахиад нэг багасгасан буюу 3.7 грамм маань болохоор яг нэг цэн мөнгө. Одоо голдуу алтан дээр ярьдаг да манайхан тэдэн цэнгийн бүгж гэж ярьдаг. Тэгээ бас пунгаар наривчилж хэмждэг байсан байна манай хуучны дарагчууд. Пун гэдэг маань 0.37 грамм. Мөнгийг нэг пун гэж ярьдаг байсан байна. За нэг цэн мөнгө маань яг ийм болдог хана та бүхэн маань хараад аваарай. За тэгээд нэг пун гэж ярихаараа 0.37 грамм буюу энэс одоо бас дахиад 10 дахин багассан байх нэ. Ингээ энэ бүх ойлголтуудыг та бүхэн маань мэдээд авах хэрэгтэй байна. Тэгэх юм бол та бүхэн худалдаа авалт ямар нэг үнэтэй эдлээ харьцахад лан граммаар нь яаж ярих нь та бүхний өөрсдийн мэдлэг чинь хэрэгтэй авах гэж бодлоо.